За ноёдны бид нар бас хилцсэн. За тэгэхэд бол засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газраас байнгын ороод урд яг адилхан танилцуулга хийгээд яг л нэг иймэрхүү хэрэгжилттэй тайлан сонсоод тэгээ ямар нэгэн шийдэл гараагүй тэгээд л явцсан. За энэ жилийнх бол их хурлын хамгийн газраас хийсэн түн шинжилгээгээр бол тайлангаа их оройтж ирүүлсэн юм байна. Хэрэг эрхлэх газраас тайлан гаргаж ирүүлсэн юм байна. Энэ хэрэг эрхлэх газраас тайлан ирүүлсэн болвол энэ тайлангаа хэрэг эрхлэх газар нь биднэрт танилцуулаад явбал энэ их зөвтэй юм шиг л санагдаад байна. Тэгээ яагаад ийм байдал тэргүүн шадар сайд энэ тайлан танилцуулах болоод байгаа юм бол эсвэл одоо тийм дүрм журм гарсан юм болов гэж нэг ийм асуулт байна. Хоёрдугаарт эн чинь одоо за 30 орчим хувийн хэрэгжилтэйгээ гарддаг юм байна. Энэ жил аргачлал нь ч өөр үнэлгээний аргачлал өөр болчихсон. За тэгээ манай байнгын хороонд хамрах асуудал чинь бол ноёднгийн боловсрол шинжилгээ ухаан соёл спортын байнгын хороо энэ жилийн одоо хуучин ноёднгийн юм да. Нийгмийн бодлогын байнгын хороо бүгд нийлцсэн учраас их олон бодлогын зорилтууд орж ирээд тэгээд тэр дунд бол хэрэгжээг зорилт их олон болцсон юм байна. Тэгээд бодохоор бид нар байнгын хорооны төвшөнд ямар нэгэн үнэлгээ өгөх юм боломжгүй ингэж гараад байгаа. За энэ гүйцэтгэлийн дэлгэрэнгүүдээр хараад байхаар хэрэгжсэн хууль тогтоолын хэрэгжилт нь нэг 2 нүүр орчим юм байна. Хэрэгжээг нь болохтойгоо зэрэг 42 нүүр юм болцсон байгаа. Тэгэхээр энэ дээр дүгнэлт хийж үзэх хэрэгтэй. Хэрэгжээг үгсэх нь 42, өөрөөр хэлбэл 21 дахин 100 юм байна шүү дээ хэрэгжээг үгсэх чинь. За хэрэгжээг үгсхийг аваад үзэхээр тайлагналт хангалтгүй, тайлагнаагүй, үр дүн тодорхойгүй гэсэн юм байгаа. Гэтэл эн чинь тайлаг гаргаж байгаагийн нэг гол учир шалтгаан болвол тэр хариуцсан ажилдаа тэр төрийн албан тушаалтан хэрхэн хандж яах гэдэг чинь тайлагаараа тодорхойлдог. Энэ тайлгаа ирүүлээгүй нөхдөвтэй ямар арга хэмжээ авд юм бэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хангалтгүй үр дүн тодорхойгүй тайлагнаад байгаа өдөртөх албан тушаална гэж одоо хүн байд юм уу? Эсвэл засгийн газрын хэрэг эрхлэх газар тодорхой одоо хэсэг нэгжүүд албад байд юм уу? Нэг ийм асуулт байна. Энэ дээр ямар арга хэмжээ авдаг? 3 дугаар асуулт бол энэ хэрэгжих боломжгүй болсон юмнууд энэ дотор байгаа. Тэр 17 оны их хурлын тогтоолуудтай холбоотой хууль эрх зүйн шал өөр болоо явчихсан. Энэ доктороос асуулдаг тийм эрх зүйн боломж байд юм уу? За учраас За засгийн газрын бүт зүрэлтгүүний хуульд шинэ засгийн газар байгуулахад өөрчлөлт орсон. Ингээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар буюу одоо нөгөө хяналтын үндэсний хороо бие даасан сайттай байсан. Ингээд тус сайтын одоо засгийн газрын бүтцээс хасагдсан учраас хяналт хэрэгжүүлэх газар эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд ирсэн. За ингээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх хуулийн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналтаа тавина. Хөгжлийн бодлого, баримт бичгийг эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөөд, төсөвлөөд, хянаад, мониторинг хийх чиг үүргээ хэрэгжүүлнэ гэж заагалсан. Уг нь л их зөвл замаар явж байгаа. 24 он засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахад нөө DME-гээд дизайн хийгээд, мониторинг хийгээд, evaluation хийнэ гэдэг нэг DME нэвтрүүлнэ гэдэг нэг заалт бичиж бүтэн жил тодорхой үр дүн төрөөгүй байхгүй. Тэгэхээр яг ийм нөгөө хүрээгээ тодорхойлох хэрэгтэй. Фреймворктой болох ёстой гэж тухайн үед ингээд оруулж ирсэн. Гэтэл тэр нь ингээд бас үр дүн төрөөгүй. Тэгээд бид яг энэ сая засгийн газрын хяналт хэрэгжүүлэх хуулийн дээр хууль тогтоомжоос салгаад хөгжлийн бодлогоос салгаа явсан. Ер нь эдийн засгийн хөгжлийн яам бол зөвхөн эдийн засаг гэхээс энэ бол хөгжлийн яам. Хөгжлийн бодлого хариуцж байгаа яам бол баталж байгаа хууль дүрмд. Баталж байгаа их хурлын тогтоол, шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт, засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хууль, их хурлын хуулиуд нь өөрөө хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцэж өгнө үсэх дээр л хяналт тавих хэрэгтэй. Зөв ингээд нэг замаар явах хэрэгтэй шүү дээ бид чи. Тийм учраас энэ 5 жилийн чиглэл гэж гаргаад. Тэгэхээр 5 жилийн чиглэлдээ энэ хууль нийцэж гинүү. Энэ захиргааны акт нийцэж гинүү. Тэгээд 5 жилийн чиглэлд нийцсэн улсын жилийн төлөвлөгөө их хурлаар баталдаг.
Ингээд жил болгон төсөв баталгуулахад төсөв дээр эдийн засгийн хөгжлийн яам зөвшөөрлөгдөв. Энэ улсын төсөв, улсын жилийн төлөв нийцж гинэ гэж. Нийцэхгүй бол буцах. Ийм л чиг үүргийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар анх 19 онд хийсэн. Яг энэ ажлаа хийж чадвал цаашаа энэ Монголын улсын хөгжлийн бодлого доктортой байна. Нөө хямбугаач сайд болохоос үл хамааран. Тэгэхээр энийг бид нар төсөв барьдаг шиг хатуу барих ёстой. Тэгээ үүнийг л одоо ингээ хэрэгжүүлэх гээд зориод явж. Тэгэхээр хэрэглэх газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтэнд чиг үүргээр хяналтаа тавих ёстой гэдгийг бас хэлье. Зүгээр засгийн газрын төлөөлөлд бол миний би өнөөдөр энэ тайланг та бүхэнд танилцуулж байна. Яг мэдээж энэ чинь хяналтыг хариуцж байгаа засгийн газрын гишүүний хуваар. За тайлан мэдээллийн эрүүлээгүй байгууллагуудад бол хяналт хэрэгжүүлэх газраас за сануулгах бичгүүдийг явуулсан. Бид нэр одоо тайлан мэдээлэл эрүүлээгүй албан тушаалтнууд төрийн захиргааны байгууллагуудыг засгийн газар дээр танилцуулж хариуцлага тооцноо. Тэгээ ингээд тооцоод л явъя. Тэгээ ер нь зарчмаа барьж явж байгаа тохиолдолд бол буруутахгүй. Зарчмаа алдаад дабл стандарт үйлчлээд заримд нь тэр нь үйлчлдэггүй, заримд нь үйлчлдэг болоод эхлэхээр л төрдөө итгэл үнэмшил алдчихад байна л. Тийм учраас үнэхээр тэр доктор шийдвэр хэрэгжүүлээгүй. Тайлангаа цаг хугацаанд нь өгөхгүй байгаа нөхдүүдэд хариуцлагыг хэн нэгний хамаатан садаа ах トゥ царай дүрх ялахгүйгээр хариуцлага тооцдог байх юм бол төрч гэсэн хүмүүс итгэлтэй ажиллана шүү дээ. Зарим нь хамгаалттай, зарим нь хамгаалтгүй. Та хамгаалтгүй нэг нь хэлмэгчийдэг, хэмнэлт хийгээд өсөв оруулж ирэхээр хөрхөө ажиллаа сайн хийж байгаа хүмүүс нь хэлмэгчдэг заримдаа тохиолдол байна шүү дээ. Тэгээ төрд ийм ажиллах, доктортой ажиллах нөхцөл бүрдэггүй. Тийм учраас энэ дээр бол хариуцлагын асуудлыг заавал ярина. За гэдгийг хэлье. Энэ дээр бас хариуцлага тооцсон асуудлаар нэмэлт мэдээлэл ажлын хэсэг өгөх байна. За, ажлын хэсэг 4, микрофон 4. За гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Батцэг өмнө нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний дагуу засгийн газар дээр танилцуулагдаад тэмдэглэл тогтоолоор үүрэг болгосон байдаг. За энэний хүрээндээ 3 аймгийн цэцэг дарга 3 төрийн нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ тооцох асуудал бол хийгдсэн байлээ. За энэ удаагийн хувьд бол хагас жилээр орж ирж байгаа. Тэгэхээр хагас жилээр гэдэг маань хууль тогтоомжийн хэрэгжилт 6 сарын 31-ний байдлаар гэсэн үг. Үүнээс хойш хэрэгжээд үр дүн нь гарцсан зарим нэг хууль тогтоомж юуны журам баталсан заалтууд бол байгаа. Тэгэхээр 2025 оны 12 сарын 31-ний байдлаар тасалбар олгоод жилийн эцсийн тайлан орж ирэхдээ хариуцлага тооцсон асуудал бол бас цогтой танилцуулагдаад явах.